Цахим орчинд зөв хэрэглээ, зөв хандлага хамгийн чухал. Хит автахгүй байх, сөрөг мэдээлэлд туйлшруулахгүй байх, бусдыг хүндэтгэн соёлтой харилцах нь бидний цахим боловсролын нэг хэсэг юм. Цахим орчинд хамгийн түрүүнд харагдсан мэдээлэл бүхэн ч үнэн байдгүй. Хандлалт авахын төлөө хит дэвргэх, худал мэдээлэл тараах, хүмүүсийн айдас бухимлыг өдөөх тохиолдол цөөнгүй. Нэг худал мэдээлэл хэдхэн минутын дотор мянган хүнд хүрч нийгэмд буруу ойлголт, талцал, үл ойлголцол үүсгэх эрсдэлтэй байдаг. Иймээс иргэдийг цахим орчинд хит автахгүй байх, уншсан болгоно шууд үнэн гэж итгэхгүй байхыг зөвлөж байна. Мэдээллийг бүтнээр нь уншиж, их сурвалжийг нэгтэлж, албан ёсны мэдээлэлтэй харьцуулж хэвших нь таныг худал мэдээлэлд төрөгдөхөөс сэргийлнэ. Мөн сошиал орчинд бухимдал, үзий ядалт, оромжлол түгээх бус соёлтой харилцаж, бусдын эрхийг хүндэтгэх хэрэгтэйг ч сануулъя. Учир нь цахим орчин бол бодит амьдралын тусгал. Бидний бичсэн үг түгээсэн мэдээлэл нийгэмд нөлөөлдөг учраас хариуцлагатай хэрэглээ өнөө цагийн цахим соёлын хамгийн чухал зүйл болоод байна.